Сайн уу? Өмнөх видеон дээр амласан ёсоор Amazon.com ч юм уу эсвэл Америкийн нэгдсэн улсын онлайн худалдааны вебсайтуудаас захиалсан юмаа хэрхэн Улаанбаатар руу хөрвүүлэн авах вэ гэдэг видеог өнөөдөр хийх гэж байна. Тэгэхээр энэ удаад бол би зөвхөн өөрийнхөө хэрэгэлдэг аргыг бол хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр эхлэе. Amazon.com-а нээгээд харъя. Миний нүүр хуудас бол ингэ шарагддаг. Аль хэдийн би сонгосон хоёр бүтээгдэхүүнээ бол өөрийнхөө сагсандаа бол хийцэн байгаа. Өнөөдөр би Marie Kondoгийн The Life-Changing Magic of Tidying Up номын хатуу хавцтай хувилбарыг мөн түншлэн Staedtler-ийн 1.3 мм-ийн зузаан тийм 10 ширхэг багц үзгийг бол авах гэж байна. За эндээс дараагийн худалдаж авъя гэж check out буюу төлбөр төлөх хэсэг рүү бол шилжих болно. Тэгэхээр төлбөр төлөх хэсэг рүү шилжихээс өмнө бол хаашаа хөрвүүлэх вэ гэдгийг бол сонгох хэрэгтэй байдаг. За энэ удаад болохоор би юу ашигладаг вэ гэхээр Монгол Тауны Hotel for Box үйлчлэгийг бол ашигладаг. Тэгэхээр эндээс бол би өөр Hotel for Box-ийн хаяг руу бол хөрвүүлэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол миний Америк нэгдсэн улс дахь хаягийг бол ингэж тэмдэглэсэн байдаг. За тэгэхээр Hotel for Box-ийн үйлчлэгээр эхлээд очие. За тэгэхээр Hotel for Box.com руу яваад ороход өөрөөр байршлуудын хаяг мөн түнш нэвтрэх хуудас бол гарч ирдэг. За тэгэхээр би өөр хаягаар бүртгэж орчие. За ингээ миний хэсэг гараад ирж байгаа. Тэгэхээр энэ дээр байрлаж байгаа хаягууд болохоор үндсэндээ ингээ шууд чамд надад миний өөрийн хаягууд болчихж байгаа. Яг юугаараа ялгарч ийн нөхөө байршлууд нь өөр ч гэсэн яг энэ хотынхын нэрний доотлол дээр бол ийм дугаарууд бол байж идэг. Энэ дугаар нь болохоор хэрэглэгч болохонд бол өөрөөр тус тусдан заагаад өгчт юм байлээ. Тэгэхээр энэ хаягийг хэрвээ захиалсан вебсайтын хаяг дээр тавьчих юм бол за яг энэ хаягаар орж ирж байгаа тэр бүтээгдэхүүн нь яг энэ чиний өөрийн чиний хэрэглэгчийн бүтээгдэхүүн юм байна гэдгийг бол энэ систем дээр бол ялгаж хард юм байлээ. Тэгэхээр би энэ хаягаа бол бичиж аваад өөрийнхөө Amazon энэ жишээн дээр бол Amazon.com-ийн хаягн дээр бол оруулчихж байгаа юм. Box-ос авсан хаягаа өөрийнхөө хаягууд дээр addresses буюу хэсэг дээр бүртгүүлчих юм бол илүү амар. Дараа нь дахиад ашиглаад авахд бол эвтэйхэн. Тэгэхээр Amazon-ы аккаунт хэсэг рүүгээ ороод тэгээ your addresses буюу өөрийн хаягууд дээр оруулаад нэмээ хадгалчихад бол эвтэйхэн байдаг. Аль хаяг руу явуулах вэ гэж тэр болгонд нь дахиад шинээр солиод авах шаардлагагүйгээр бол бүртгүүлээд явчих боломжтой байдаг. Тэгэхээр энэ бол миний яг хамгийн сүүлд хэрэгэлсэн миний өөрийн хаяг бол энэ дээр орж ирж байгаа. Ануу арчуу тэгээд доотлол дээр нь болохоор яг саяны Hotel for Box-ос надад өгсөн хаяг байгаа. Тэгэхээр би яг энэ deliver to this address буюу энэ хаяг руу хөрвүүлэхээр бол санал өгчин. Amazon.com дээр болохоор төлбөр бол өргөжлөлтөлнө гэсэн. Дараа нь за төлбөрийн хэсэг рүү оръё. За Staedtler-ээ болохоор би үнэгүй хөрвүүлээд авчиж болох юм байна. За өргөжлүүлье. Хэдний бүртгүүлсэн картууд бол гарч ирж байгаа. Тэгэхээр хэдний карта бүртгүүлсэн учраас нэмж мэдээлэл өгшөд авах шаардлага бол байхгүй. Тэгэхээр энэ картаас төлбөрөө татуулна. За эдүү хаяг байгаа юугүй two-day shipping. Энд дээр дандаа нөгөө Amazon Prime-ыг бол Prime үйлчилгээг бол зарахын тулд ийм асуудлууд бол тавьж орж ирдэг. Тэгэхээр үргэлжлээд place your order гэж захиалгаа бол үгүй нийтдээ 26.90-ийн захиалга ингээд өгчөж байгаа юм. Ингээд захиалгач нь бол ороод ирчлээ гэсэн үг. Гэхдээ тэгэхээр ямар захиалга орж ирсэн байна вэ гэдгийг эндээс харъя. Orders гэсэн рүүгээ яваад орохоор ямар захиалгад орж ирсэн ч харагдана. Тэгэхээр миний захисан бүтээгдэхүүн болохоор аль нэг газраас гарч ирэхгүй учраас тусдаа захиалга болж орж ирсэн байгаа юм байна. Үзэгэн тусдаа юун тусдаа, номон тусдаа яаж нэг мэдхээр order place гэдэг нь хоёр тусдаа ийм захиалга гарч ирдэг. Дээрэс нь order захиалгын дугаарууд нь бол өөр байдаг. Тэгэхээр өөр байна гэдэг чинь тусдаа өөр order бол гарч ирнэ гэсэн. Нэг захиалга өгсөн бол одоо Hotel for Box-ийн дээр юу хийх вэ гэхээр би эндээс orders руугаа ороод саяны захиалсан бүтээгдэхүүнийхээ мэдээллийг бол иш оруулах. Зарим хүмүүс л оруулахгүй орхичж болдог. Тэгэхээр Hotel for Box-ын бүглэд өгчдөг. Гэхдээ өөртөө бас ихтэй байх үүдээс энэ юу вэ гэдгийг бол харахтаа амар байх бах. За тэгэхээр эхлээд бол order placed by customer. Яг тэгэхээр би өөрөө захиалга өгсөн учраас эхнийхийг сонгочих. За захиалгын дугаар гэдэг дээр за эхлээд Staedtler-ээ оруулъя. Захиалгын дугаарыг бол эндээс авчиж болно. Copy-длоо. Order номер дээр оруулаа. За tracking number буюу хэрвээ шуудангаар явуулсан бол хаана явж байгаа гэдгийг мөшгөх зорилготой дугаар бол байдаг. Аль захиалга нь арай гараагүй байгаа учраас tracking number бол үүсээгүй байгаа. Тэгэхээр tracking number-ыг нь бол бид дараа нь нэмнэ гэсэн. За би энийг Amazon.com-аас захиалж байгаа учраас Amazon.com-аас захиалсан. За description чинь 8 дэвчдэг болов. За Staedtler-ийн үзэг захисан.
За юу байгаа вэ гэхээр 3 мм-ийн fine liner гэдэг үйл байна чинь. За брэнд нь. Заавал энийг бол бүрэн бүглэх шаардлагагүй. Зүгээр надад бол дараа нь харж байхад эвтэйхэн байдаг учраас бүгэлч тийм. За энэний үн болохоор $9.73 бол авч байгаа учраас би энийг $9.73 нийт үнээр бичиж хэдийгээр энэ дотор 10 ширхтээ ч гэсэндээ багцаараа нэг бүтээгдэхүүнээр тооцоогдож байгаа учраас нийт үнээр нь өгч хэрэгтэй. Тэгэхээр quantity гэдэг нэг байгаа. За эндээс бол борлуулалтын татвар бол тооцогдохгүй байгаа болов гэж бодож байна. За хараад order details руу ороод харах юм бол за энэ дээрээс бол татварын өмнөх дүн байна. Эндээс бол татвар бол бодогдохгүй $10 байх байна гэж таамагласан байгаа юм байна. Яагаад тэгэхээр энэ дүнгээр нь бол картаас нь татдаг. За тэгэхээр эндээс sales tax байхгүй, shipping бол би энэ дээр төлөхгүй байгаа. Discount бол тэг. За тэгээд next гэдэг дараагийнх бүртгэв. За дараагийнх дээр яг яах вэ гэхээр энэ бүтээгдэхүүн чинь Монголд Улаанбаатарт хаана хүрэх вэ гэдэг хаягаа бол бүгэлдэг. Энэ дээр address book дээр нь би усаа сонгоод юугаа шинээр оруулж болно. Гэхдээ би энэ чинь архидины өөрөө үүсгэсэн байгаа учраас тэрийгээ сонгочхоор миний хаягийг бол бүртгэж ирсэн хаяг бол дуудаад игээд оруулаад ирдэг. Тэгэхээр яг энүүгээрээ би хөргүүлээд авчнаа гэж байгаа учраас амар. За тэгээд хаягаа сонгоцсон бол save дарчна. Тэгэхээр энэ хөргүүлэлт чинь бол ингээд ойлгомжтой болж байгаа. Тэгээд төлөв нь бол waiting буюу одоо таны ачааг элеийн салбар дээр бол хүлээж ийна гэсэн төлөв рүү бол ингээд орчиж байгаа юм. За степлерийн үзгээ нэмсэн. За тэгвэл одоо номоо нэмье. Тэгэхээр ингээд аль аль нь одоо ингээд хүлээлгийн төлөвд бол орчиж байгаа юм. Тэгэхээр 9 сарын одоо жишээ нь бүтээгдэхүүнүүд нь ирээд элеийн локейшн дээр ирсний дараагийн төлбөрөөр хэрхэн төлж ийнэ гэдэг шатуудыг бол хэд хоногийн дараа харъя. Захиалсан ачаануудын төлөв аль аль нь shipping approved болсны дараа бол урталтан тэмдэглэгдсэн 2 тэмдгийг сонгоод тэгээд combine буюу нийлүүлэх захиалгыг бол өгнө. Ингэснээр 2 захиалга бол нийлүүлээд нэг захиалга болгоод за нийт жин нь бол бага байх учраас төлөх төлбөр одоо мөнгөнд дүн чинь бол буурдаг байгаа. Нийлсэн нэхэмжлэх ирсний дараа үнийн дүнгийн төлөөд наашаа Улаанбаатар руу гарна. Тэгэхээр Amazon.com-оос эрхэн юм захиалах вэ гэдэг видео энд хүрээд өндөрлөж байна. Удаа хүлээлгсэн дуучлаарай. Гэхдээ ямар ч тач видео гарлаа. За Amazon.com-оос одоо Hotel for Box-оор дамжуулан юм захиалахаас илүү бас өөр бусад аргуудын мэддэг хүмүүс байвал магадгүй видеоны хотоор комментоор үлдээгээрэй. Хэрвээ энэ аргыг бас мэдж байгаагүй хүмүүс байх юм бол магадгүй нэг удаа туршаад үзэхэд сонирхолтой байж болох юм. Тэгэхээр хамтдаа баярлалаа. Дараагийн видеоор уулзлаа. Баярлалаа.